Төрийн өмчт компаниудын үр ашгийг дэвшлүүл шаардлагагүй уран тоонуудыг цонгохдох гэдэг ийм уур амьсгал, ийм бодлого бол явж байгаа. За жирийн албан агштаж энд өртөж байгаа дарга зэрэгнүүдээс нь ч өртөхийг үгүйсэхгүй. Бид нэр төвчжүүлэх бүх зардлыг төвчнө. Эрчим хүчин салбар маань өөрөө бас хүнд байгаа учраас өөрөө өртгөө бууруулах ажил хийхгүйгээр олон нийтийн тариф нэмэх нь бол утга ёс зүг учраас эхний ээлж нь байж болох өртгөө хямдруулах бүх болцоог хааж байгаа нь баг зэргийн шүүмжил гарах гэж бас үгүйсэхгүй. Гэхдээ жирийн албан агч биш угаасаа засгийн газрын бодлого бол энэ дарга нарын цөөн бүх албан агчтанд өртнөө. Гүйцэх захирлаас эхлээд бүх хүмүүс шаардлагагүй бол одоо хэмнэх бодлого барьж байгаа нь үнэн. Зарим нэг хүн гомдохыг үгүйсэхгүй. Хэдэн хувийн цомцох вэ? За хэд гэхгүйгээр төрийн өмч компаниуд дээр өөрийнх нь нөхцөл байдалд тааруулаад оновчлог хийж байгаа гэсэн үг. Хэдэн хувийн одоо төгрөгөөр тооцвол гэдэг юм уу? Яг хичнээн. За тэр бол эцэслэн гараагүй байна. Би одоо төрийн өмч компани эрчим хүчний сайдын офицерны эрх хэрэгжүүлж байгаа 27 төрийн өмч компани би. Компани болгон дээр л энэ ажлуудыг хийгээл явж байгаа. Аха. Тэгээ за яг цамхтглоо гэж тооцоход гол нь нөгөө тэтгэмж авах нөхцөлийг нь олох. За хууль зөрчихгүй нь одоо тодорхой. Хуулийн дагуу хөдөлмөрийн хууль болон захиргааны хууль бусад хуулийн дагуу ямар асуудал яах ёстой тэр бүх арга хэмжээнүүдийг авна. Хууль зөрчихгүй. Тэр мэдээлэл хийсэн ажилчид бол хууль зөрчүүд байна. За тодорхой юм ярих хэрэгтэй. Иймэрхүү халагдсан хүмүүс чинь тэтгэмж авдаг шүү дээ. За сүүлийн үед шүү дээ. Өөрөөсөө өргөдлөө гэж гарч чад янз бүрийн хатгасаар янз бүрийн ярьж байгаа ч юм би. Тодорхой нөхцөл тохиолдол байвал тодорхой ярьж болно. Эмгтээс дулаан маш бага гэж хэлж байна гэдэг. За энэ орон сууцны компаниудаас өөрсдөөс нь шалтгаална. Улаанбаатар 7-ны сүлжээ төрийн өмч төвцөд компани бол 2025-аас 2026 оны өвлийн оргил ачаал бэлэн байгаа. Бүх бэлтгэл ажлууд хийгдээ дууссан.